2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр KB Tower-ын 21 давхрын хурлын өрөөнд цагааны эхнэр Эрдэнэ цэцэг, цагааны хүү мөнх төвшин өөрөөр хэлбэл ээж хүү хоёр одоо өөрсдийнхөө хувааж эзэмшдэг ачтэгт компанийнхаа дүрмийг өөрчлөхөөр хуралдсан байдаг. За хурлын эхэнд хүү мөнх төвшөнд хэлнэ. Ачтэгт компанийн дүрмд оруулж буй гол өөрчлөлтүүдийг товч дурдах нь зүйтэй болов уу гэхэд ээж Эрдэнэ цэцэг нь дэмжиж байна. Цаг хэмнээ ажилтай бай хэмээн хариулснаар хурал дууссан байдаг. Эрдэнэ төгөлдрийн 2 дугаар овоолгоос 96 мянган тонн катодын цэцгийг холбоорлож 1.6 их нэгдүгээрийн борлуулалтыг хийсэн ачтэгт компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал ердөө ингэж л болдог юм байна. Нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар ачтэгт компани талаарх өмнө дэлгэгдэж байгаагүй түүхийг хүргэх болно. Ачтэгт компанийн өгүүлэгдээгүй түүх. 2003 он. 2003 оны 9-р сарын 10-ны өдөр Завхан аймгийн Алдархан сумын хүн эмнэлэгт 1 насаараа ажиллаж өндөр насны тэтгэвртэй суусан 61 настай Сангаж аавын Цэрэн Гүндэгмаа хэмээх эмэгтэй 170 сая төгрөгийн дүрмийн сантай ачтэгт компанийг цоо шинээр анх үүсгэн байгуулж гадаад худалдаа үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулнаа хэмээн улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. За Цэрэн Гүндэгмаагүй одоо Алдархан сумынхаа хүн эмнэлэгт физик эмчилгээ, уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн тэр одоо тэтгэвртэй суусан юм ачтай буянтай хүн байсан учраас за өндөр насны тэтгэврт суусныхаа дараа ч гэсэн хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалъя, ард түмэндээ тус буйнаа хүргье хэмээн одоо ачтэгт компанийнхаа нэрээр ачт их нэртэй одоо эмнэлгийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь явуулсан байдаг. Энэхүү эмнэлгийг Монголын ард түмэн одоо Монгол хойд солонгосын хамтарсан эмнэлэг гэдгээр нь бүрч сайн мэдэх байлгүй. За гэхдээ байна. 2003 оны 170 сая төгрөг гэдэг бол одоо тухайн үеийнхэн хашгирал бол хүний ой тоонд багтамгүй асар их хэмжээний мөнгө байсан. За мэдээж насаараа эмнэлэгт ажиллаад тэтгэвртэй гарчихсан Цэрэн Гүндэгмaaууд бол ийм их хэмжээний мөнгө байхгүй нь бол тодорхой. Харин энэ мөнгийг одоо түүнд өгсөн хүн хингээч түүний хүрхэн хүү Ширнэн мандийн адшаа. 2001-ээс 2006 оны хооронд Монгол улсын гайлын байгууллагад ажиллах хугацаанд бүр дэлхийд даахгүй болтол баяжиж одоо Ширнэн мандийн адшаа гэхээс илүүгээр одоо гайлын адшаа хэмээн Монголын ард түмэнд танигдсан энэхүү эрхэм өөрхөн одоо хадам ээжид яг одоо энэ гайлд ажиллаж байсан энэ хугацаанд тийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж энэхүү эмнэлгийг нь нээж өгсөн байдаг юм байна лээ. Өдгөө хүн бүрийн амны уншлаг болсон анхаарлын төвд нь орчихсон ачтэгт компани тэгэхээр хамгийн анх анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж байсан байх нэ. 2006 он. За ачтэгт компанийн нэрээр үүсгэн байгуулагдсан ачт их эмнэлэг одоо үйл ажиллагаагаа явуулаад 3 жилийн хугацаа өнгөрчихсөн. Нэлээд сайхан жигдэрсэн байж яг тэр үгчт буюу 2006 оны 1-р сарын 13-ны шөнө Элбэг дэржийн засгийн газар гинт огцорсон. За энэхүү засгийн газар огцорсонтой холбоотойгоор тус засгийн газарт боловсрол шинжлэх ухааны сайдын одоо үүрэгт ажлыг эрхэлж байсан Пунцгийн цагаан одоо огцорж гудамжинд гарсан. За энэ үедээ бол Пунцгийн цагаан 47 настай байсан. За 1 насаараа л Монголын төрд ажиллажсэн. Нэгс нүгээр хэлбэл өөрөө баялаг бүтээж огт үзээгүй энэ хүн одоо Эрдэнэ төгөлдрт нэг юм овоолго байдаг юм байна. За энэ овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бол асар их хэмжээний үр өгөөжтэй юм байна. Ер нь бол ирээдүйд энэ одоо бизнес рүү орох юм бол цөм хийх юм байна гэсэн одоо бодол ухаан түүнд тухайн үедээ яг хүнийг хэлэхэд бол үнэндээ байгаагүй. Одоо Эрдэнэтийн явуулгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бол ирээдүйд ашиг олж болно гэсэн одоо бизнесийн санал санаачлах хэнд байсан бэ гэхээр бод группийг үүсгэн байгуулагч за голомт банкны төлөөлөн өдөр төсөвлийн дараагаар ажиллаж байсан. За яг тухайн мөчд болохоор
Ашид малтмал газрын тосны хэрэглэх газрын дараагаар ажиллаж байсан Лувсан мандангийн болдод бол байсан. За тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн овоолгуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төр анхны сан санаачлагыг гаргасан хүн нь бол Понцгийн цагаан огт биш. Харин Луу болд буюу Лувсан мандангийн болд байсан нь бол үнээс тодорхой харагдаж байна. За Лувсан мандангийн болд энэ ажлыг өөрөө санаачлаад гардаад явуулъя гэхээр тухайн үед эрхэлж байсан албан тушаал нь ашиг сонирхлын төрөлтөнд хардуулах гээд байсан учраас ч тэр юм уу ямар ч л байсан гудамжинд лазерлоод явж байсан Понцгийн цагааныг урьж авчираад Англи улсын Central Asia Metals хэмээх компанийнхантай анх танилцуулж уулзсан байдаг юм аа. За ингэж л Понцгийн цагаан гэдэг хүн анх удаа Эрдэнэт үйлдвэрийн овоолго гэдэг чинь ийм их хэмжээний баялаг юм бэ. Үүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бол их хэмжээний ашиг орлого олж болох юм байна гэдэгтээ анх мэдээж танилцсан тодорхой. Яг харахгүй 56 сая буюу энэ тооцох юм бол 174 сая 174 мянган тонн цэвэрдэс байгаа юм. 174 мянга. Та бүхэн сая сонслоо. Эрдэнэт үйлдвэрийн 2 дугаар овоолгод 174 мянган тонн катодын цэвэрдэс байгаа гэдгийг. Ийм их хэмжээний баялагийг сонссон Понцгийн цагааны шунал буцаж байсан баг. Гэхдээ тэрээр энэ ортыг авах, эзэн суух эрх мэдэл хүч чадалтай үндэ бол байгаагүй тэр үед. 2009 он. За 2009 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болсон Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд цахиагийн элбэг дөрж ялт байгуулсан. За Англи улсын Central Asia Metals компанийнхны хормоноос зүгдэж амжиргаагаа залуулж байгаа Понцгийн цагааныг буцааж төрийн ордонд ажиллахад хүргэсэн. За энэ удаа тэрээр ирэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийн эрдэс баялагын асуудал эрхэлсэн ахлах зөвлөх гэдэг албан тушаалтайгаар буцаж ирсэн. За ийм албан тушаалыг авч ирсэн ч бас цаанаасаа учир шалтгаан зоригтой байсан. Тэр нь юу вэ гэхээр 2006 оноос 2009 оны хооронд тэр гадаадын компанид ажиллаж байх хугацаанд мэдж авсан мэдлэгээ ашиглаад ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийн 2 дугаар овоолгыг ямар нэгэн аргаар өөртөө авнаа гэсэн зорилго хүслийг өвдөлсөн учраас л ингэж ирсэн байлгүй. За гэтэл их сонин зүйл болсон. Нөгөө Ачид ихт компаниг хамгийн анх үүсгэн байгуулж байсан нөгөө Цэрэн Гүндэгмаа гэдэг эмч чинь элбэг дөржийг ерөнхийлөгч сонгуульд ялд байгуулснаас яг 11 хоногийн дараа. За миний би нас өндөр болсон учраас өөрийн үүсгэн байгуулсан Ачид ихт компаниа өөрийн төрсөн охин Ядам сүрэнгийн саран чимэгтэй бэлэглэж байна гэдэг хүсэлтийг улсын бүртгэлийн ерхий газарт гараар бичиж гаргаж өгөөд тус компанийгаа бүхлээр нь өөрийн охин саран чимэгтэй бэлгэлэх нь тэрэ. За гайлын химээх адшаа 2003 онд 170 сая төгрөгийн дөрмийн сантаагаар анх үүсгэн байгуулж хадам ээжд өгч байсан тэрхүү Ачид компани 6 жилийн дараа түүний гэр бүл буцаж ирэхдээ үнэлгээ нь 170 дахин буураад ирсэн. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн дөрмийн сантай цаасан дээрх компани болоод буцаж ирсэн гэсэн үг. За Ачид компанийн хувьд Цэрэн Гүндэгмаагаас Адшаагийн гэр бүл буцаж ирж байсан яг тэр мөчөд Понцгийн цагаан бол маш эрчимтэйгээр ажиллаж байсан. За тэрээр Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн 43, 44, 45 дугаар хуралдааныг зохион байгуулж хуралдуулад Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулаа. Үүнээс судалгааг нь хийгээе. Туршилтын үйлдвэрийн тээзүг нь боловсруулаа гэдэг чиглэлийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал хаамжирт үүрэг болгосон. За дээрээс нэмээд тухайн үед эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж исэн Даш Доржин зоригттой бас уулзаад энэ төслийг явуулж өгөөч ээ. Энэ овоолгыг надад өгөөч ээ гэдэг анхны тохироогоо бас хийж чадсан байдаг юм аа. Ер нь яг танай компани яг туузын гишүүдэд нь яг хин байдгийг туузын дараагаар нь ингээд өгөн ажиллаж байгаа юм. Туузын дарга бол зоригт гэж хүн байдаг. Дээ зоригт. Тий. Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар 2009 онд ажиллаж исэн зоригтыг та хэлж байна уу? Би яг ямар зоригтыг бол мэдэхгүй дээ зоригт гэж хүн байдаг. За Ачид компани төлөөлөн өдөр зөвлөлийн дараагаар яг ажиллаж буй Даш Доржин зоригт гэдэг хүн тус компаниас хэдийн хэмжээний цалин мөнгө урамшуул авч байгааг би бол мэдэхгүй. Мэдээж тэр бол мэдээж олон 10 сая, олон 100 саяар яригдах хэмжээний цалин урамшуулыг авдаг байх.
Тэгэхээр Дасторжийн зорилгот нь 2009 онд цагаанд тусалсныхаа шагналыг одоо ч гэсэн хүртсээр байгааг та бүхэн бас үнээс харж сонслоо. 2010 он. За 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Адшагийн эхнэр Саран Чимэг нөгөө ээжээсээ буцааж авсан архитект компанийнхаа бүх хувьцааг Ховд аймгийн Дарив сумын уугуул Ванчин цэрэнгийн цам гэдэг одоо хүнд гинтгэл бэлгэлэхэд хэрээ. За энэ Ванчин цэрэнгийн цам гэдэг нь одоо ямар шүртэй хүн бэ гэхээр ер нь хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй насаараа л Ховд аймгийнхаа сумдад нэг ажиллаж байсан. За 1992 онд ардын хурлын депутатаар сонгогдож бас үндсэн хуулийг баталцаж байхдаа элбэг дөржтэй анх танилцсан одоо түүний ойр дотных хүн юм байна л да. Ингээд архитект компани одоо албан ёсоор элбэг дөржийн одоо ойрын найз төлөөний хүнд нь шилжсэн инээ. За Ванчин цэрэнгийн цамд Адшагийн гэр бүлээс авсан одоо бэлгэнд авсан архитект компанийнхаа яг 50% хувьцааг буюу таалыг нь одоо Пунцгийн цагааны эхнэр Даян дөржийн Эрдэнэ цэцэг хэмээх бүсгүйд 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр мөн л бэлгэлэх болно. За энэ нь юу харуулж байна гэхээр энэ ирээдүйд энэ архитект компанийнхаа нэр дээр Эрдэнэтийн 2 дугаар авалгыг авнаа. Энэ аваалга дээр хоёулаа ижил тэг шимжээгээр эзэн сууж ажиллана шүү гэсэн энэ хоёрын анхны санаачлагыг өөрөөр хэлбэл элбэг дөрж цагаан хоёрын анхны тохироог нь энэ үйлдэл нь харуулж байгаа юм аа. За архитект компаниг элбэг дөрж цагаан нарын төлөөний хүмүүс яг 50% таагаар хуваад эзэмснээс хойш яг 12 хоногийн дараа. За Эрдэнэт үйлдвэрийн захирал одоо тухайн үеийн захирал Ган Зориг архитект компаниг гүйцэтгэх захирлаа тухайн үед ажиллаж исэн Ванчин цэрэнгийн цамбнаар Эрдэнэт үйлдвэрийн аваалгад түшиглэн катодын цэвэр зэс боловсруулах одоо туршилтын үйлдвэр байруулах хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ хичээг үүсгэсэн. За энэхүү гэрээний 2-2-ийн 3-т Гидро металл уургийн туршилтын үйлдвэр барихад шаардлагатай 5-6 сая ам долларыг архитект компани бүрэн хариуцсан. За гэрээний 5-1-т заасан тусгай нөхцөлд нь энэхүү төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь туршилтаар батлагдсан тохиолдолд овоолгоор хангаж буйнхайн хувьд Эрдэнэт үйлдвэр 34% эзэмшнэ. За үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бүрэн санхүүжилснийхээ төлөө архитект компани 66% эзэмшнэ хэмээх одоо нэн тодорхой зааж өгснийг та бүхэн бас харж байна. За ингэж л элбэг дөрж цагаан нарын одоо архитект компани 174 мянган тонн цэвэр катодын цэцгийн одоо дотоод нөөцтэй Эрдэнэтийн 2 дугаар аваалгад эзэн суусан түүхтэй юм аа. (2011 он). За Монгол улсын ерөнхийлөгч элбэг дөрж түүний эрдэс баялагын асуудал эрхэлсэн алхах зөвлөх цагаан нарын хамтарч эзэмшдэг архитект компани за Эрдэнэтийн 2 дугаар аваалгад албан ёсоор эзэн суусан боловч тус аваалгад түшиглэн барих туршилтын үйлдвэрийг барих шаардлагатай 5-6 сая ам долларын одоо хөрөнгө оруулалтыг хийх мөнгө тэр хоёрын аль алинд нь бол байгаагүй. За энэ мөнгө хэнд байсан бэ гэхээр хамгийн анх тэртээ 2006 онд энэ аваалгыг эдийн засгийн эргэлтэнд оруулж болох юм байна. Энэ аваалгыг ашиглаад ирээдүйд хэмжээний ашиг орлого олж болох юм байна гэдэг санаасыг гаргаж ирсэн Луу Болдын Bod International за түүний одоо компанид болох Голомт банкнд бол байсан энэ хэмжээний мөнгө. 2010 оны 12 сарын 1-ээс намайг ажилд томилсон. Тэгэхдээ 11-нд томилоогүй байхдаа нөгөө Улаанбаатартуудад Голомт байсан. Голомтын захирал байсан Баясгал нь. Тэгээ ерөнхийлөгчийн тамгын газрын элбэг дөржийн нөгөө ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан цагаан нартай уулзуулж ирсэн. За ийм хүнээр үйлдвэр бариулах гэж байна. Одоо тэгээд бид цаашаа гинтэл явна. Ийм туршлагатай ийм боловсон хүч нь боллоо бид нэр одоо шууд үйлдвэрээ барья. Туршилтын үйлдвэр бол хэрэггүй гэж байна гэдэг юм ярьсан. За тэг болно. Тэгээд Баясгалан захирал бол за ажиллаа сайгүй бид нар бол санхүүжилтээр хангана. Маш хурдтай барих хэвээр. Ер нь бол 2 жилийн дотор босох хэвээр шүү гэдэг юм гэсэн. За Bod Group хийгээд Голомт банкныхан 5-6 сая долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн элбэг дөрж цаан хоёрыг баяжаа маа гэдэг өгөхгүй тодорхой шүү дээ.
Тиймээс өөрийнхөө оруулж буй хөрөнгө оруулалтыг одоо хяналттай байлгах зорилгоор, өөрсдөө зарцуулах зорилгоор одоо тус ажилтгт компанид одоо захирлаар Пунцгийн Батж хэмээх өөрхөн төлөөний хүмүүсийг бол томилуулсан байдаг. За үүнээс гадна бас Голомт банкны нэг зүйлийг тулгасан нь юу байсан бэ гэхээр бид нэр бол танайд бол хөрөнгө оруулалт одоо зээл өгөхөөс гадна ажилтгт компани чинь тодорхой хувьцааг эзэмшнэ гэж одоо заагаад одоо ажилтгт компани тодорхой хувийн хувьцааг эзэмшиж ажилтгт компани дараах байдлаар 3 хуваагдсан байдаг. За ажилтгт компанийн 22%-ийг Ванчин цэрэнгийн цамд буюу элбэгдэрж за 78%-ийг нь Step Cooper компани ингээ эзэмшиж 2 хуваагдсан. За Step Cooper гэдэг компанийн 51%-ийг цагааны хүү мөнх төвшин за 49%-ийг нь болохоор Голомт банк бод группийн төлөөний хүн болох Бадан Башнаар эзэмших болжээ. – 2013 он. За ингээд Голомт банк хөрөнгө оруулаад 2011 оноос ажилтгт компанийн гидрометаллургийн үйлдвэрийг барих бүтээн байгуулалтын ажил бол маш эрчимтэй эрчимжиж 2013 он хүрэхэд бол нэлээд их өндөр түвшинд хүрчихсэн байсан. За энэхүү 2 жилийн хугацаанд яагаад ч юм гинтхэн одоо элбэгдэрч цагаанаар одоо Голомт банк буюу хөрөнгө оруулагчтайгаа гинт муудалцсан. За муудалцсан учраас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр одоо Голомт банкыг шууд тоглолтоос гаргаж хаяад Сингапурын Noble Resources International гэдэг компаниг хөрөнгө оруулагчаар татан оруулж ирж цаашдаа одоо үйл ажиллагаагаа явуулсан байдаг. 2014 он. За 2014 оны эхний улиралд ажилтгт компанийн үйлдвэрийн бүтээн байгуулалт нь одоо бэлэн болчихсон. Дотор нь одоо тавих шаардлагатай нэг шаардлагатай тоногдох хөрөмжүүд нь гаднаас захиалагдчихсан эрхээ хүлээж байсан. За энэ үед Голомт банкны төлөөл болох гүйцэтгэх захирал Батучийг 14 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ажлаас нь халаад одоо оронд нь цагааны ихнэр Даян Доржийн Эрдэнэ цэцгийг бол гүйцэтгэх захирлаар томилсон. За Эрдэнэ цэцгийн хувьд болвол одоо уул уурхай гидрометаллургийн талаар ямар ч мэдлэг ойлголтгүй хүн. За энэ хүн насаараа л одоо прокурорын байгууллагад ажиллаж байгаад хамгийн сүүлд улсын ерхий прокурорын газраас өндөр насны тэтгэвртийг суусан даруйда захирлаар томилогдож очсон байдаг. За мэдээж цагаан одоо элбэгдэрч 2 бас Голомт банкныханд уурсан уу яасан мэдэхгүй. Ямар ч хэлсэн одоо Батж захирлыг ажлаас халангуудаа зүтэй тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагуудаараа үргэлжлүүлэн шалгаж нэлийн их тамсан зовоосон байдаг юм байна лээ. За Голомт банкны хэдик толгоомос шагж гаргаснаас үүдэлтэйгээр ажилтгт компанийн хувьцаа эзэмшил буцаад Пунцгийн цагаан одоо цахиагийн элбэгдэрч гэдэг 2 хүний нэрээр шилжиж ирсэн. За цагааны ихнэр Эрдэнэ цэцэг одоо ажилтгтын гүйцэтгэх захирал болсныхоо дараа 2014 оны 5 дугаар сард одоо ажилтгт компани 22% хувьцааг эзэмшдэг Ванчин цэрэнгийн цамбаас одоо нийт хувьцааг нь ердөө 220 мянган төгрөг худалдаж авсан. За 174 мянган тонн катаодын зис бүхий 2 дугаар оолгыг эзэмшдэг. Дээрээс нэмээд 60 сая ам долларын хөрөнгө оруулалтаар бий болсон одоо гидрометаллургийн үйлдвэртэй тэр том ланжгар компани 22% хувьцааг ердөө ийм бага үнээр одоо шилжүүлээд Ванчин цэрэнгийн цамд явж байгаа нь болвол энэ одоо хувьцаа анханасаа түүнийх огт байгаагүй өөр эзэнтэй байсан гэдгийг нь харуулсан үйл явдал мөн юм аа. Ажилтгтын гидрометаллургийн үйлдвэр яг ашиглалтанд орохын өмнө одоо ийм хувьцааны шийдэл хөдөлгөөн явагдсан юу хэлж байна гэхээр ер нь одоо ирээдүйд энэ үйлдвэр маш их хэмжээний ашиг орлого олгоод эхлэх юм бол нутгийн анд одоо тэр Ванчин цэрэнгийн цамбаас илүү цагааны ихнэр Эрдэнэ цэцэг илүү бат найдвартай хөдөлшгүй хөнгөсөн итгэл үнэмшил төрсөн учраас л ийм үйлдэлийг хийсэн байлгүй. Ингээд 2014 оны 7 дугаар сард ажилтгтын гидрометаллургийн үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн. Туршид тохируулгын ажлууд нь явагдаж одоо цэс ялхан гарах ажиллагаагаа эхэлсэн.
За тэгэхэд юу болсон бэ гэхээр ердөө 3 сарын дотор л тэгэхэд 1402 тонн катодын тис олборлож 16 тэрбум 600 сая төгрөгийн одоо борлуулалтын орлогыг олсон. Нэгүгээр хэлбэл туршилтын ажил нь маш амжилттай явагдаж энэ үйлдвэр бол цаашдаа асар их хэмжээний өр өгөөж өгөх нь тун тодорхой болоод ирсэн. За гэтэл нэг асуудал цоош нэр бий болсон. За тэр нь юу вэ гэхээр 2010 онд Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээ байгаа шүү дээ. За энэ гэрээн дээр хэрвээ одоо туршилтын үйлдвэр ашиглалттай болоод ашигтай ажиллаад эхлэх юм бол овоолгоор хангаж буйгаахын хувьд одоо Эрдэнэт үйлдвэр ашиглагч компани 34% хувьцааг эзэмшинэ. Одоо үйлдвэрийг 100% хөрөнгө оруулж барьсны хувьд архитект компани 66%-ийг эзэмшнэ гэдэг хувь эзэмшилтэй холбоотой асуудал босоод ирсэн. За тэгмэгц одоо Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрч одоо ил талдаар нөлөөлж байгаад өөрөө тавиулна хэмээн одоо дайр саргаад тавиулсан даваа цэрэн гэдэг захирлаараа одоо ажлын хэсэг байгуулуулан архитект компанидэр ажиллуулсан тус ажлын хэсгийнх нь очиж шалгасан нэр энд ороод хэд хоног байж ангуудаа. За энэ архитект компани Гетрон Металл ургийн үйлдвэр бол хорвоогийн хамгийн муу төсөл байна. Маш их эрсдэлтэй төсөл байна. Ерөөсөө энэ одоо эрсдэлтэй төслийн 34%-ийг Эрдэнэт үйлдвэр эзэмшиж авах болохгүй юм бэ. Зүгээр л одоо бага хэмжээний роялти аваад явъя гэдэг санаачлахыг гаргасан байдаг юм аа. Дүгнэлтийг бас гаргасан байдаг юм аа. За улмаар энэхүү дүгнэлтэнд нь үндэслээд 2015 онд Эрдэнэт үйлдвэрийн захирал даваа цэрэн архитект компани захирал Эрдэнэт цэцэг нарын гарын үсэг зурсан шинэ гэрээ бий болсон. За энэхүү гэрээн дээр Эрдэнэт үйлдвэр 34% хувьцаанаасаа бүрэн татгалзсан болохыг та бүхэн бас хараад аваа. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэр 34% авч ирсэн бол 26 сая доллар жилд зүгээр авах нь шүү дээ. Уг нь бол жилд. Чи тэр 10 жил ажилласан үйлдвэр шүү дээ. Тэгээ 260 сая доллар зүгээр л ингээд бэлгэлцсэн л байгаа даа гэх юм. Цагааны элбэгдэрч хоёр шүү дээ. Энэ арай л зохисгүй болж байгаа юм. 2016 он. За 2016 оны 1-р сарын 6-ны өдөр одоо Бод Тааврын 5 давхурд байрлах архитект компани Оопсын хурлын өрөөнд цагааны ихнэр Эрдэнэт цэцэг цагааны хүү мөнх төвшин хоёр одоо уулзч хуралдсан. Одоо хувьцаа эзэмшигчдийн хурал босон гэсэн үг ээж хүүгийн хооронд. За хурлын ихэнд бол Эрдэнэт цэцэг хүүдээ хэлж байгаа. Эрдэнэт үйлдвэр архитект компанийн 34%-ийг эзэмшихээс сайн дураараа татгалзчихлаа. Харин катодын тисийн үйлдвэрийн борлуулалтын орлогын тодорхой хувиар үйл ажиллагааны төлбөр биднээс авах хүсэлтэд илэрхийллээ. Ийм учраас архитект компани дүрмд байгаа Эрдэнэт үйлдвэрт одоо хувьцааны 34%-ийг эзэмшихтэй холбоотой заалтуудыг хүчингү болгож дүрмээ өөрчлөн найруулах шаардлага баймаа хэмээн одоо хэлснийг нь хүү мөнх төвчнөд одоо шууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар энэ хурал дууссан. Ингээд одоо архитект компани дүрм дээр уул нь бол одоо үйлдвэр ашигтай ажиллаад эхлэнгүүд 34%-ийг Эрдэнэт өгнө гэд түүнтэй холбоотой ингээд тохирох одоо холбогдох зохицуултын заалтууд байсан бол энэ нь бүрэн хасагдаад Эрдэнэт үйлдвэр одоо 34% авах ямар ч боломжгүй болсон байдаг юм аа. Одоо сая засгийн газрын хурлаанд би танилцуулсан учраас танд хэлчихэд нэг буруудахгүй гэж бодож байна. Эрдмийн компани 1 тонн катодын зис болгон дээрээ Эрдэнэт үйлдвэрлэлд $712 өгч ирсэн. Энэ бүр тоо байна л да. $712 өгч ирсэн мэт. Тэгвэл архитект компани 1 тонн цэвэр катодын зис дээр $107 өгч ирсэн. 7 дахин баг. Тэгээ бараг 7 дахин баг. Бараг л 7 л гэсэн үг л дээ тий. 2018 он. За гэвч цаг цагаараа байсангүй, цахилдаг хөхөөрөө байсангүй. За муу цаанч болсон чинь Монгол улс чинь төртөө эзэнтэй улс юм болохоор 2018 оноос эхлэн одоо төрийн өмчийн боловч зохицуулалтын газар хийгээд засгийн газрын зүгээс бол энэ архитект компанитай холбоотой асуудлыг эргэн харах ёстой юм байна. Бид нэр одоо шууд үн төлбөргөөр эзэмших ёстойсэн 34% яагаад алдсан юм бэ? Шалтгаан нөхцөл нь юу байсан юм бэ? Үүнийгээ ерөн сэргээх ёстой юм байна гэдэг асуудлыг ярьж одоо архитектийнхэнд одоо санал тавьж хэлцэл хийх болсон. Энд бид нар ингээд тооцоол хийгээд ер нь бол за архитект компанитай бол одоо өнөөдөр ингээд эдийн засгийн тооцоол судалгаа энэ өгөөж за энэ технологи тэгээд энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байдал
За тэгээд Эрдэнэтийн хэрэгцээ шаардлагыг бодоод бид нар өгөөл 34% орлого авъя. За өгөөл роялтигаа нэг 11% хүртэлх байх болцоотой юм байна гэдэг байдлаар одоо хилцэлд орсон. За харамсалтай нь бол манай одоо энэ архитект компанийн бол ийм болцоогүй. Бид нар бол одоо яг хуу тодорхой хэмжээнд хилцэлд орох болцоо. Тэгэхдээ бол танай саналыг бол одоо хамтарч ажиллах бол болцоогүй байна гэсэн. Цагаан гол төрийн том ажил хийж исэн хүн би бас өөр сайд хийж байгаа хүн өгөхгүй гэж бол хэлээгүй аашаа. Гэхдээ яг өгтөө болоод Эрдэнэт үйлдвэр та нар хилцээ хийгэрээ гэхээр бол Эрдэнэт үйлдвэртэй хэлцээр ихээр за энэ одоо 34%-ийг шилжүүлэхэд ийм тодорхой хэмжээнд татварлах юм байна. Эрдэнэт үйлдвэр төлөө гэж юм хөтө асуудал гарсан байдаг. Дээрээс нь одоо дараагийн овоолго өгөө, дараагийн овоолго өг гэдэг асуудлууд яригддаг. Ингээд энэ дийлддгүү, энэ хүчтэй, энэ айхтар үгэнд яаж чадахгүй байсараад бүхэл бүтэн 6 жилиг Монгол улс алдсан. 2024 он. За архитект компанийн хууль бусаар алдагдсан 34% хувьцааг одоо буцааж авах, 34% ноогдох одоо ноогдол ашгаа одоо өнгөрсөн бүх хугацааныхын туршид бодож тооцоолж авъя гэдэг асуудал 2024 оны 4-р сараас маш эрчимтэй яригдсан. Бүр засгийн газраас холбогдох шийдвэр хүртэл гарсан. Тэгэхээр тодруулаад хэлэхэд бол 3 шийдвэр гарсан гэсэн үг. Нэгдүгээрт 34% эзэмших ёстой гэдэг нэгдэх шийдвэр гарлаа. Хоёрдугаарт өнгөрсөн 8 жилийн хугацаанд аваагүй ноогдол ашгаа буцааж нэхэмжилж авах ёстой гэдэг хоёр дахь шийдвэр гарлаа. Гуравдугаарт үндсэн овоолгын үүссэн овоолгынхаа ордыг Эрдэнэт үйлдвэр өөрөө 100% эзэмших ёстой гэсэн ийм 3 чиглэлийг өглөө. За гэтэл Пунцгийн цагаан юу гэж хэлсэн бэ гэхээр за бид та бүхэнд бол ер нь 34% буцааж өгч болно. Гэхдээ дараах нөхцөлийг одоо та нар зөвшөөрсөн тохиолдолд дараах зүйлийг бидэнд өгсөн тохиолдолд бид бүхэн 34% буцааж өгнө гэж бүр Эрдэнэт төлбөр хийгээд засгийн газрыг даапаалсан байдаг. Засгийн газар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд архитекттэй хэлцээр хийж үйл ажиллагаа шийдвэрлэх хамтарсан ажлын хэсгийг 2 удаа байгуулж ажилласан. За тэгэхээр архитектийн зүгээс бол 2 төрлийн асуудал тавьдаг нь энэ үйл ажиллагаанд бол хүндрэл учруулж байгаа. Нэгдүгээрт засгаас гаргасан шийдвэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлэх юм бол 34% ноогдох ноогдол ашгийг нөхөн төлөвлөх энэ асуудлыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн байгууллага тандсан байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хилцэхгүй гэдэг учраас энэ хилцээр бол амжилтгүй болж байгаа. За хоёр дахь нэг шалтгаан болохоор архитект үйлдвэрийг 20 жилийн туршид үн төлбөргүй 20 жилийн туршид одоо хөдрээр хангаа. Дээрээс нь энэ хөдрээ бол Эрдэнэт үйлдвэр өөрснөө зөөж өгөө, тээврийн зардлаа хариуцаа гэдэг. Ийм асуудлыг тавьдаг учраас энэ Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол хүлээн авах боломжгүй асуудал. Ийм шалтгаанаар хэлцээр бол амжилтгүй болсон. 2025 он. За ингээ архитект компаниг гүйцэтгэх захирал Пунцгийн цагаан нь Монголын засгийн газрыг ийхүү доромжлон даапаалчаад хэлийн чанд руу гараад зугтчихсан. За түүнийг одоо Интерполоор 90 хайсны эцэст 2025 оны 1-р сарын 1-ний өдөр Сингапур улс дээр саатууллаа гэдэг мэдээлэл гарсан. Олон нийтийн нэлээд шуугиандуулан болсон. За ингээд Монголын ард түмэл хүлээж гисэн тийм ээ. Цагаан одоо баримтлагдсан юм байна. Цагаан ирэх юм байна. Цагаан ирсэн тохиолдолд бол ингэж одоо хууль бусаар алдагдсан энэ архитект компани 34% сэргэх юм байна. Монголын төрд ноогдох, Монголын ард түмэнд ноогдох ашиг орлого нь илүү нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл Эрдэс баялагын санд 2 төдөх мөнгө нэмэгдэх юм байна гэсэн хүлээт үүсэн чинь нэг ностой асуудал шинээр гараад ирсэн. За тэр нь юу вэ гэдгээр хэдхэн хоногийн өмнө одоо 1-р сарын 7-ны өдөр эрүүл иргэний одоо шүүхийн тойргийн шүүхийн шүүгч олзод гэдэг шүүгч одоо элбүүдэрч цагаан хоёрыг одоо сэжнэр татан баримтлах шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргачихсан. За бид бүхэн элбүүдэрч цагаан нарыг одоо баримтлах шийдвэрийг хүчингүй болгосон санг очрын олзод шүүгчийг одоо шалгаж үзэхэд за тэрээр 2013 оны 11-р сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн иргэн хаш шатны шүүхийн шүүгчээр томилох зарилгыг элбүүдэрчээс бол гардаж байсан. За уг зарилгыг нь ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Пунцгийн цагаан олон нийтэд мэдээж байсан түүхтэй юм байна.
За нэвтрүүлгийн эцэст дүгнэлт хэлэхэд Элбэгдэрч цагаан гэдэг Монголын төрийн өндөр уламжлалт агенцийн хоёр эрхэм Эрдэнэт үйлдвэрийн 174 мянган тонн катодын цэвэр зэс бүхий 2 дугаар байгууллага дээр л үндэс бүрүүгээр эзэн суусан. За өнгөрсөн хугацаанд бол 96 мянган тонн катодын зэсийг нэг үгээр хэлбэл нийт нөөцийнх нь бараг 50 орчим 60 орчим хувийг нь бол авчихсан. За энэхүү олборлсон баялгаа зараад нэг их 80-д 640 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бол олчихсан байгаа. Нэг үгээр хэлбэл өөртөө дэлхийд даахгүй баян болсон байгаа. Тэгээ одоо энэ хоёр эрхэм маань энэ их мөнгө одоо дэлхийн одоо хөгжингүй орнуудаар аялал зугаалж, имчилүүлж, бүр казино тоглож үрэх байдалтай байсаар өнөөдрийг хүрч байна. Тэр Элбэгдэр зорж байна. Хөөе, болмоо. Элбэгдэр. Тэр. Яг адилхан. Мөн. Монгол улс минь хөгжин батраа сайн Монгол улс маань шударгаас тогтоосоо билээ.